За сайн бацгаана уу? Agli Hot Mongolian podcast-ийнхаа шинэхэн дугаарт тавтай морил. Наги байна. Шүрээ байна. Сиднейгээс. За өнөөдөр болохоор бид хоёр ийм дугаар гарч ирнээс хүмүүс харсан л халта тий. Би нэг ямиг өөрөө боцоор байгаа ухаад өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хувьд цэцэлж авсан. Тэгээд ихэнх юм маань бол гаднаас шиг өөрийн тэндээ ном олон хит хитэн их сурвалжаас ингээд цуглуулж агаад өөрийнхөө туршлагыг нэмээд өөрөө болгож авдаг. Энэ удаад болохоор яг цэвэр дотроо л яг тархиндаа бодсон байхгүй. Тэгээд сайхан 3 хоногийн өмнө арт галерей ороод тэнд амар гой бодлоо цэцэлж авч чадсан. Өмнө нэг сонирхдаггүй амар boring гэж боддог байсан чи яг үнэндээ үнэхээр олон амьдралын гой бодсон газар байсан юм лээ. Тэгээд тэнд бодоо дээрээс нэмхэн найзуудын ингээд ойр орчмын туршлага career болон life coaching хийж байгаа туршлагуудаасаа бүгдийг хараад тэнийг юм бодож олсон. Тэрийгээ би Нагитай хуваалцгаад I can't wait to share with you. Тэгээ би Нагид болохоор toxic хүмүүсээс яаж салах вэ талаар чи ингээд хэрвээ ямар нэгэн бодол өгдөг бол чи тэрийгээ бэлтээрээ тэгээд хэрвээ бодол байхгүй байвал зүгээр хальт судлаад үзээрэй гэд Нагид болохоор тэр талаар хэлсэн байгаа. Тэгээ Наги болохоор тэргээ судалсан тий. Тий, би болохоор тэгэнгүүт нь хилчингүүт нь за тэгвэл би нэг өөрийнхөө өнцгөөс хараад үзьгээд тэгээд явж байгаад юу руу орсон? Actualized Psych.org гэдэг. Тэрний нэг сэтгэл зүйн залуу байдаг шүү дээ. Тэрний яриаг сонссон байгаа. Тэгээд тэр токсик хүмүүсээс хэрхэн салах вэ гэдэг талаар хортой хүмүүсээс гэсэн үг шүү дээ. Хэрхэн салах талаар айгүй хөөрхөн тайлбарлаад бичсэн байлээ. Бичсэн гэж ярьсан. Тэгээс тэрнээс би санаа аваад тэрний талаар ер нь хэлье гэж бодож байна. Чи тэ санал нийсэн үү те ер нь тэр хүний ярьсантай? Санал нийсэн. За, чиний хувьд амьдралд чинь токсик хүмүүс байдаг уу? Хэр байдаг вэ? Бүр амар тийм яг энэ одоо би шинэ хідэн шинж тэмдэгт ордохгүй. Яг амар тийм яг шинж тэмдэгт юм байхгүй. Гэхдээ нэг юм баг зэрэг сөрөг одоо тийм юутай хандлагатай гэх юм уу? Тийм хүмүүс бол байсан. За тэгвэл чинийхээ эхлээ сонсъё заяа. Тэгээ би дараа нь өөрийнхөө гаргалгааг чамд хэлж өгье. Тэгээ чи няцааж болно шүү за. За энэ хүний хэлж байгаагаар хортой хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Одоо хорт токсик гэдэг чинь тий хортой хүмүүс болохоор ямар категорид хуваагддаг вэ гэхээр ажлынхан байж болно, ойр тойрон гэрийнхэн байж болно, хамаатан садан тий тэгээ найз нөхөд бизнесийн хамтрагч нар ийм хүмүүс байж болох юм байна л та. Тэгээд хүмүүсийн хувьд бол ийм. Тэгээд эдгэрийг бол хортой хоргуу гэж ангилах гээд байгаа. За тэгээ яаж хортойгийн төгөл мэдэх вэ гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр хортоолынхан бол шууд уулнал ингээд харьцаагаа таслаад тэр чигээр нь шууд холбоо харилцаагаа тасал гэж байгаа байхгүй юу? Энэ хүн тийг зөвлөж байгаа. Энэ хүн тийг зөвлөд байгаа. За би наахан дээр чин нэг амар санал хэлэх байна. За тэгээд тэгвэл ийм хортой хүмүүс гэдгийг ямар хүмүүсээ хэлээд байгаа? За юу гэж шинж тэмдгүүд байна. За тэгэнгүүт эхнийх нь депресд орсон гинэ. Депрестэй хүн болохоор яг уулзсан хүн болгонтойгоо жоох юм дээр уурлаал адилхан депрестэй л тий бусдын одоо сэтгэл санаанд нөлөөлөл ийм адил үүсгэх юм байна л та. Эхний шинж тэмдэг нь депрестэй хүн байх юм бол хортой гэж үзэж байна. За дараагийнх нь пессимистик. Готрон үзэлтэй. За. Готрон үзэлтэй хүнийг адилхан бас готрангуулах гэдэг шүү дээ. Нөгөө өндөө нөлөөлөд те. Баян өдөржингөө готрангуулчих юм бол тэр чам хортойгийн шинж тэмдэг юм байна л та. За. Дараагийнх нь болохоор хохирогчийн сэтгэхүйтэй. Хохирогчийн сэтгэхүйтэй гэхээр юмыг өөр дээрээ би л болохгүй байна. Би тэгж ийн гэл дандаа нэг өрөвдүүлэх гэдэг. Тийм надад тийм тохиолдчихлоо. Би чадахгүй байна гэл нэг юм өрөвдүүлэх сэтгэлгүйтэй нэг юм хүмүүсэд шүү дээ. Тийм. Дараагийнх нь болохоор ийм илүү нөгөө нэг юм юу яадаг одоо ингээд зодддаг ч юм уу тий хүн дээрлэгдэг ч юм уу. Тийм хүчирхийлэл хийдэг. Тийм төрлийн хортой юм байна л та. Анаач бол амар хортойсон. Энэ бол бүр амар баха. Амар тий. За. За тэгээд дараагийнх нь донтсон. За. Тэгээд тэр нь юунд харт амхинд донтсон байж болно. Мансууруулах байц тий. Тэгээ арх.
архин донцсон байж болно. Эсвэл зурагтанд донцсон байж болно. Хөнгөн хэлбэрийн донтолт. Бүр сошиал медиад ч донцсон байж болох юм шүү дээ. Тийм, сошиал медиас донцсон байж болно. За. Өөр тэгээд донтолтын юу байдаг? PC тоглоом хийж ажиллаж шүү дээ. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор ийм юунууд үүсгдэг, ийм драма үүсгдэг хүмүүс гэж байгаа байхгүй юу? Тэгээ ийм хүмүүсийн шинж тэмдгээр хортой гэж хэлээд байгаа юм байлээ. Тэгтээ яг өвшөө байна л да, энэ ерөнхийдөө тэгж хэлж байгаа юм лээ. Ерөнхийдөө тэгтээ наа хүн чинь actualize.org те юу гэж яг яагаад хортой зүгээр донтцсон мөртлөө мөрөөрөө явж байгаа хүн байж болно шүү дээ. Тэнгүү шууд toxic catalyst гэж ярьлаа юм аа. Яг холбоо хасал гэж хэлэхгүй шүү дээ. Яг юуг нь бол яриаг. Тэр хэлээг. Учир шалтгааны ямар нэг байдлаар сэтгэл зүйд нөлөөлөж ямар ч байсан тэр үнэлгээгээ хийцэн. Аха. Тэгчээд одоо юу вэ? Холбоогоо таслах гэж хэлээд байгаа байхгүй юу? Гэхдээ холбоогоо таслахаас өөр бас юунууд байгаа. Бас аргууд байгаа. Би тэрийг хэлье. Тийм үү. За. Биш энэ дээр ярихгүй юм тий. За. Би өөрөөр хэлбэл би болохоор ингэж хэлчихгүй. Энэ toxic people-ийн юу яагаад хамгийн анх орж ирсэн бэ гэдгсэн чинь юу штэ. Bullet journal хөтэлдэг би. Бүжөө гэж ярьдаг. Тэгээ bullet journal-ын гой idea хайгаа явж яагаад YouTube үзээд тэгээл нэг бичлэгээс дараагийнх руу гэл ордон штэ. Би энэ minimal энэ юм гэл ингээл хайгаа явжснаа. Нүуний тийм YouTube хийдэг хүмүүс чинь янз бүрийн сэдвээр ярьдаг. Тэгж жагаад нэг next-д дарсан чинь яг юм toxic хүмүүсийг амьдралаасаа яаж цэвэрлэх вэ? Ингээ тийм бичлэг байсаахгүй. Тэгээ харсан чинь бас л яг тэгж хэлж байгаа ингээд бити амир давраа тий ингээд зүгээр шууд кат хий. Гэтэ чиний саяны хэлсэнгүү ч юм бол арай бас экстрим л байна л да тий. Магадгүй ингээд тэгж амир гар одоо хар тамган донцсон хүн бидний иргэн тойрон байхгүй байж болно, амир гар хүрдэг хүн байхгүй байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар ингээд них гоё амьдрах гад ч юм уу тий ингээд мөрөөрөө них гоё байх гад хахад ингээд майнд руу ч юм уу сэтгэл санаа руу сэтгэл зүй рүү ингээд дарамт ирээд дайралт хийгээд нэг гаднаасаа мэддэхгүй мөртлөө нэг тэгээд байгаа хүмүүс байвал токсик доо орж байхгүй бидний одооны амьдралд бол хүн болгонд угаасаа тийм амир гэсэн юмнууд байхгүй жолно шүү дээ. Тэгээ би бодохдоо ерөнхийдөө тэгж л бодсон. Ер нь хамгийн их тохиолддог нь тэгэл нэг юм хөнгөн хэлбэрийн донтолттой тий. За юунд тий тамхин донтсон ч юм уу зурагт нь сошиал медиа донтсон ч юм уу эсвэл ийм хохирогчийн ийм сэтгхүйтэй тий. Сэтгхүйтэй хүмүүс үнэхээр их байдаг. Айгүй их байдаг тий. Ингээл ингэсэн тийм хүмүүс л байгаад байгаа байхгүй юу. Тэрнээс биш яг нөгөө нэг юу биш. Яг тийм экстрим ийм жишээнүүд бараг л ер нь хүмүүс иргэн тойронд байх нь хоорох. Харин тий. Тэгээд ингээд бичлүүдийг үзсэн чинь яг л тийм юу байгаа байхгүй юу. Тэн дээр болохоор юм зүгээр тэр чинь бол жирийн YouTube-руудын хийсэн бичлүүд шүү дээ. Тэнгүүд амир юм худлаа хүмүүс тий амир pretenders гэж тэгж байгаа. Тэнгүүд амир rude хүмүүс чиний ингээ байгаа юу ч хүндлэхгүй амир чамтай бүдүүлэг харцдаг. Тийм бүдүүлэг хүмүүс байж болж байгаа. Тэнгүүтээ ингээл хувийн орон зайд хит халтдаг. Тэнгүүтээ бас яг тэр victim mentality-аас амир их тавтагдаа. Саяны хэд бол хамгийн олон тавтагдсан юм надахгүй. Тэгээд бодоод миний эргэн тойрныхныгаа хараад тэр YouTube-ийн хийсэн бичлэгүүдийг хараад тэг клиентуудаа харангуут хүн болгонд им токсик хүмүүс байгаад байгаа байхгүй амьдралд нь. Ингээ гомцсон те нэг л хүнд ингэсэн энэ намайг ингээд гэд яг им одоо хүмүүсээс ингээл гудамжны гараад толгой дараалал асуувал чи амьдралдаа те токсик хүн чамд байдаг уу ч юм уу яг одоо байна уу гэлтэй бол хүн байгаа гэл хүмүүс хэлнэ. Одоо магадгүй битэрийг ингээ ярангуут нэрэл байн нэг гомдлж идэг хүн байдаг да нэг найз байдаг да байн гомдлоод чи ингэчээч гэлэнгүүтгүй тэгхээр тэгсэн. Үгүй ингэчээч гүргүй би энэ намайг ингэсэн ч юм уу те ингэсэн чи нөхцөл байдал намайг ингэчлээ гэл. Ингээд идэг хүмүүс зөндөөч байдаг. Эсвэл наа чи амар худлаа гэл те хүнийг худлаа гэж бодохоор өөрт угаасаа ямар ойлгохтой гоё мэдрэмж төрхийн те. Тэгэхээр чин дахиад чинь тэр хүн ингээд харах нэг амар худлаа. Юу худлааг нь хараад ингээд тэсээ шууд очиад чи угаасаа худлаа гэж хэлж чадахгүй бол тэр хүн өөрөө ингээд suffer хийгээд тэ зовоод байгаа учраас токсик болж хувирж байгаа байхгүй юу. Нөгөө хүн эсвэл ингээд юм хэлэх гингуудад санааг нэмжихгүй амар бүдүүлэх ч юм уу. Тэгээ байнгут амар гомдоо яага надад ингэж бүдүүлэх хандж байгаа болмол гэл нөгөө taking it personally буюу яг шууд өөр дээр хүлээж аваад тэр хүмүүд амар болоод байна. Тэгээд үзэхээр бараг ингээд миний бодлоор ингээ мөшгөөд явах юм бол те чамаас би асуунгууд токсик хүмүүс байна уу? Байна. Гэ за магадгүй хэлгэн гоо. За тэрэн дээр нь очингууд чиний эргэн тойронд токсик хүн байна уу? Байгаа. Тэ тэр тэднэр дээр нь очиж асуул надад амьдрал токсик хүмүүс байгаа тэр гэ. Ингээд хэрвээ мөрийн мөшгөөд явах юм бол бүх хүний амьдрал токсик хүмүүс байгаад байгаа. Хортой хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэг ингээд дэлхийн бүх хүнд хортой хүмүүс байгаад байгаа юм бол
тэр хортой хүмүүс нь хаана байгаа даа. Үгүй яагаад хүн болгон байгаад байгаа. Тэр хүн болгон нэг нэгнийхээ хувьд хортой байгаад байна уу? Тэ тэгэхээр нэг амар сонирн болж хуураад байгаа. Эсвэл нэг хэсэгхэн бүлэг хүмүүс амар хортой токсик хүмүүс тэгэнгуутаа тэд нь бүх хүнийг хохироогоо яваад байгаа юм уу? Тэгэхээр that's not quite likely тийм байна гэж аахгүй штэ. Тийм болчиход байгаа хгүй. Тэгээд бодоод үзээд яасан чинь саяхан нөгөө он гаргаж хахад би нэг найстайгаа юм ярьчихсан хгүй. Тэг өмнө нь болохоор ингээ гайхаад идэгсэн хгүй. Амар юм юу сайтай. Imagination сайтай, creative. Тэгээд ингээ би тэд ингээ бөөнөр юм яриад хормын юм уу ярангуут юм амар шин санаанууд гаргаж ирдэг. Гэтэ тэр нь хаяа тоглоод байгаа юм шиг санагддаг. Бид нар ингээ бүгд амар realistic ингээ байж ангуут гинтийн те кинон дээр ингэдэж штэ Америк кино ингэдэж штэ тоор ингэжээч ч юм уу те тэгэнгუთ ингээд гайхаад амар тоглоод байгаа юм болоо те he's not being serious гэж бодоод ч юм уу эсвэл те she's just joking ч юм уу нэг тийм бодлууд ингээ амар төрөөд идэх гэсэхгүй тэгчээд яг илэрхийлж чадахгүй яагаад байгааг мэдэхгүй болохоор тэгээ яг toxic гэж бас тэгтээ нэрлэж чадахгүй тийм юу байж байгаа байхгүй тэгээд би яг өөр дээр тохиолдсон жишээг ярьж байна тэгсэн чинь бодоол байсан бодоол байна гэдэг чинь надад тэгтээ нөлөөлсөн байгаа байхгүй тодорхой хэмжээнд би уг нэг л өөр илүү гоё ингээд гоол ч юм уу те илүү ингээд одоо ийм хийнэ ийм төсөл хийнэ гэж бодох хахад одоо өөр хин нэгэн ягаал тэгдэм бол гэж бодоод байна гэдэг чинь тодорхой хэмжээнд миний тархинд нэг юм орцсон байгаа байхгүй тэгээ бодож байгаа би хариултыг олсон тэг би тэрийг өөртөө ч гэсэн хэлсэн би ингээд гайхаа яваад исэн юм тэгтээ би оллоо яа тэгээд чи ингээд юуны ийм цээжлэх оюун ухааны ийм юмар амар сайн хичээлдэг учраас тэг чи ингээд амар креатив чи нөгөө хүмүүс цээжлэхтэй юмыг бүр ингээд хитрхи гоё ингээд креативээр цээжлдэг. Тэгмээ тэр хүний хувьд бол зүгээр амар being genuine буюу яг л ингээд боддороо тэг ямар ч тийм юу байхгүй одоо бүдүүлэх ч юм уу тоглож байгаа юм байхгүй зүгээр л өөрийнхөө л хувьд гоё санаагаа хэлсэн байгаа байхгүй. Тэнгүүт би тэр өнцгөөс нь тэр хүнийг бодоогүй би өөрийнхөө өнцгөөс миний хувьд одоо яг бодит байдал тэр хүний хувьд тийм амар нөгөө ийм төсөөллийн ертөнцөөс бодит руу бууж ирж байгаа хоёр нь зүгээр л ялгаатай л гэсэн байгаа юм. Тэгэхээр тэр хүн тэрийг ч юм дэ хүч чи надад тэр үед нь хэлэхгүй байсан юм би өөрөө угаасаа амар муухай тэр үед нь хэлээгүй өнгөрснөө бодож очсноо хэлэнгүүт яг үндэ би ч магадгүй тэр хүний хувьд амар токсик болж хувирж болж байгаа юм. Гэхдээ тэндээс би юу амар сайн ойлгож авсан бэ гэвэл тэр хүний тарих юуг өдөр болгон практис хийдیں۔ Тэр нь минийхаас өөр л юм чинь тэр хүн зүгээр өөрийнхөө тэ бүр ингээд амар genuine яг л тэр хүн real гэж яриад байгаа хүмүүс амар real байгаа нь надаа үгүй юм болов гэж бодоо. Тэгээ би яагаад үгүй ингээд тоглоодж байгаа юм шиг гэж бодсон бэ гэсэн чинь би өөрөө ингээд нэг юм юу ах үедээ те нэг passive aggressive ч юм уу нэг юм дургу байгаа орчиндоо дургу байгаагаа илэрхийлэхдээ би өөрөө тэгж тоглоомоор очиод ингэсэн юм уу? Тэгвэл чи тэгчээч мэгчээч гэдэг хүн байгаа байхгүй юу? Тэнгүүд миний одоо ийм бүдүүлэг байгаа байдал маань миний ингээ хин нэг тийс хийдэг ч юм уу те тийм байдал маань одоо хүнийг тэгж жоохон шоглох байдлаар илэрдэг. Тэнгуут тэр хүний зүгээр л байгаа энгийн байдал нь миний шоглох байдлын юм илрэнгүүт биш үү тэр хүнийг шууд өөршгөө автоматар бодож байгаа хгүй. Ингэж байгаа юм чинь намайг шоглоод байгаа юм болов? Амар надаар тоглоод байгаа юм болов? Амар serious биш байгаа юм болов гэд ингэ бодцсон. Гэтэл яг үндэ асуудал надад байсан байгаа хгүй. Тэгсэн чинь манай өөр нэг найз тэгж бас хэлж байгаа хгүй. Тим амар эмоцтой биш. Надад тийм амар эмоц байдгүй. Би ингэ зүгээр нэг амар илэрхийлээд ч ядгүй. Зүгээр ингэ болоод идэг. Тэгээд хитрхи эмоцоо илэрхийлдэг хүмүүс надад амар худлаа санагддаг. Худлаа жүжиглээд байгаа юм шиг санагддаг гэж хэлж байгаа хгүй. Тэгвэл тэр хүн тийм бодсон байх гэж бас тодорхой хэмжээнд жүжиглж байгаа хүмүүс их ч юунстэй жүжиглж хүч юм ёо гэж бодохоор тэр хүн бас тодорхой хэмжээнд нөлөөсөн байгаа. Гэтэл яг жүжиглэх биш үнэхээр эмоцтой хүмүүс ямар их байдаг вүлээ. Тэгээ бидний эргэн тойронд. Гэтэл тэр хүмүүс яг л ингээ яг өөрийнхөө цэвэр өөрийнхөө байгаа нь хитрхи эмоцтой санагдсан. Гэтэл эмоцоо илэрхийлдэггүй хүн эмоцоо ямар үед илэрхийлэх вэ гэвэл жүжиглж явах үедээ. Ажлын ярилцлаганд очиод бид нэр жүжиглэх хэрэг гарна шүү дээ. Одоо sales assistant-ийн ажилтнууд амар бабли явах хэрэгтэй гэл тэгээ хаа гэл амар инээж минийгээд үнэхээр дотроо ёо гэж бодсон байж болно. Тэнгуү тэр хүний ямар үед тийм эмоц илэрхийлэгдэж байгаа нь жүжиглэх үед. Тэгэнгуутаа өөр хин нэг эмоц илэрхийлэнгүүт автоматар she's pretending, he's pretending, he's fake. Тэ амар хуурамч юм байна, амар худлаа жүжиглээд нэг худ гармаар гэл мөрөн хүмүүс нэг амар тэгж ярьдэн шүү дээ. Гэтэл яг ухаад үзэнгүүт үнэхээр худ уу. Тэгээ тэр хүн зүгээр үнэхээр өөрийнхөө байгаад чиний жүжиглдэг дүртэй тэр хүний зүгээр энгийн дүр нь таарсан байж болно. Тэнгуү чи тэр худлаа гэж бодож. Эсвэл хин нэгэн бас нөгөө ийм юм амар их таардаг. Одоо манай клиентууд ингээл амар хичээгээл эхлэнгүүт
худлаа хичээдэг гэл тийм юм амар сонсдог гэдэг жаахгүй иргэн тойрныхоосоо тэгээд гомдоод тэгэнгуут нь нөгөө тэрийг ингээ ухаад ингээ асуугаад үзэнгүүт хин нэгний хувьд те одоо магадгүй орой уулган жимд явах нь хитрхи ингээ хичээгээд байж болохгүй те that's not possible боломжгүй штэ гэж бодоод өөр хин нэг ингээ би орой уулган жимд яваад ингүүт наач худлаа даа гэд. Тэгэхээр хин нэгний хувьд огт боломжгүй чадахгүй байгаа юм ин өөр хин нэгийг хийхээр хүмүүс магадгүй худлаа ярьж байгаа. Яг үл би тийм зүйлийг хийхин тулд тодорхой хэмжээнд худлаа ярих хэрэгтэй болно гэдгийг тэр хүн автоматар өөрөө ч мэдлгүй заяа. Нөгөө даалт хумсар бодонгууд худлаа гэдэг одоо юуг сигналыг тархинд нөгөөд байгаа юм байна гэдгийг би амар бацаа. Тэгэнгуутаа буцаад дахиад ингээ өөрийнхөө амьдрал дээр ингээ бодонгууд жишээ наагийн ингээд юманы хэлхэлгүй зарим үед ийм амар юм уу драма гэсэн анзаараагүй. Тэг ингээд ячаад хөөхсө хараа ингэсэн гэ би ингээд юу ачаад гарчаа ингээ ярангуут наагийн тийм үү гэд ингээ илэрхийлээгүй ойлгоод мэдээчгүй. Тэгэл зүгээр ингээ гоё инээж байгаа гараад ирсэн байдаг. Тэгэнгуут наагийн зарим найзууд чи амар санаатай гэж хэлдэг те чамаа. Наагийн амар санаатай гэд. Яагаад гингуут тэгээ нааг ингээ санаа гаргаж ийн гэж бодож байхгүй. Наа гэхэд яг үнэндээ зүгээр л юу ч бодоагүй ингээл тэр орчинд л бийжсэн байгаа байхгүй. Юу болоод байгааг ойлгоогүй. Харин тэр хүн яагаад санаатай гэж ийнэ гэвэл тэр хүн санаа гаргах үедээ дууга олоод наагийн шиг яг дууга олоод инээдэг байж болно. Нааг юм ингээл баян инээдэг те. Би ч гэсэн анх наагитай танилцж байхдаа амар муу худлаа дандаа инээж явдаг. Наа чин бол баг маг гэлдэ нагэр амар давшдаг байсан. Яагаад гэвэл миний хувьд байн инээж явна гэдэг нь миний хувьд баг байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би тийм байн инээж явдаг хүн биш. Тэгэхээр ийм зүгээр л тархины тэр хүмүүсийн дүр хүн болгон байн өөр дүр гаргаж идэг. Тэнгуү тийм дүрийн ялгаа байгаа байхгүй. Гэтэл тэр хүн наагийг зүгээр өөрийнхөө ингээ real байгааг нь санаа гаргалаа гэж үзэж болж байна. Яг л тэр хүн санаа гаргахтаа тийм бүр гардаг. Гэтэл тэр хүн өөрийнхөө байгаа нь наагийг юм бас нэг өөрийгөө жүжиглэх үедээ гаргадаг юм аа хүн жүжиглж ингээ бодож маадаггүй шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээ яг эцсийн дүндээ үнэхээр токсик үгээ бодоод үзэхээр тэр хүний талаар зүгээр жоохон л нэг факт илүү бодчих юм бол actually he or she is not toxic. Юм байна гэж би бодсон. Яг амар их юм ярьслаа амар эмоц. Яг л энийг би ингээ миний яг тархин дотор ингээ дан гэж гэрэл асаасахгүй. Тэнгуудаа комплент гэж байгаа би тэрэн дээр нэрээ нэг санаагалчих. За тэг. Комплент хүн байж болно. Тэнгууд тэр ингээд тэр хүн багасаа нэг удаа комплентод ёо ингэчлээ гэд нэг юм ярьсан чинь магадгүй нэг хүнтэй амар сайн найз болсон байж болно. Яг тэгвэл хүмүүс уусаа сэтгэл зүйн зөндөө тийм судалгаанууд өгдөг шүү дээ. Адилхан зовлон даваад ирэхээр хүмүүс илүү дотн болдог ч юм уу те. Яг адилхан хэцүү байдалтай хахаар илүү дотносоод одоо тийм болдог гэд. Тэнгууд тэгээ хэлсэн чинь өө би ч гэсэн тэгж байгаа гэд би надад ч гэсэн юм хэцүү байгаа гэд адилхан комплентод амар гоё найз болсон. Тэнгуудаа тэр хүн reward үсэж байгаа байхгүй юу? Комплент бол найзтай болно. Гомдлол найзтай болно гэдэг зүгээр ингээд юм үүсцэн гэхдээ бүр автоматар хэлээгүй гэсэн тархинд гисэн. Тэгээ ингэж явсаар агаад магадгүй. Тийм кино зөндөөд шүү дээ. Тийм. Багтаа нэг тэгсээр хагаад одоо уйлсаар хагаад юугаа авдаг. Тийм. Тоглоомоо авдаг байсан болвол том болоод уйлангуудаа өөр юм авдаг ч юм уу тий. Тийм. Тэгээ явсан ч гэж болно ш. Амьдралынхаа туршид. Тийм бид нар мэдгүй байхгүй. Тэгээд маадгүй тэр хүн уйлсан чинь наа чинь өөр нэг юм хүсэж байгаа. Тийм шууд тэрийг ойлгоо тий. Тэгвэл өөр хин нэгний хувьд үнэхээр хэцүү байгаа юм байна. Яана амиа олчихгүй гэж бодож байна. Тий. Тэгсэн чинь тэр хүний хувьд тий зүгээр л кино үзээд уйлжсэн байвал яах вэ? Тий. Тий. ч юм уу тий. Тэгээ янз бүрээр тайлбарлаж болж байгаа байхгүй. Тий. Тэгээ саяных тэр тэр шиг тэнгуутаа чам дээр ч юм уу нэг хүн хэрэг одоо сонсогч дээр маань тий магадгүй ирээд нэг хүн амар комплейнэд байсан бол яг үнэхээр токсик байх магадaltaй ч гэсэн нэг бодоод үзэнгүүтээ магадгүй энэ хүн комплейндад ч юм уу тий амьдралаа ингээд юу югдүүлээ комплейндах монголоор гомдлоод байгаа нь зүгээр найзлах гэсэн байл яг ингээд чи таалагдсан. Тэнгуутаа энэ хүнтэй ийм юм яриул найз олчих бах та гэж бодсон чинь чи энэ амар токсик ёо гэж тэгсэн байл яг уу яг үндэ тэр хүн токсик биш. Уусаа тэгтээ надад тэгж бодогдоод байхгүй хүн болгон ингээд саяны шинж тэмдгүүдийг хилэнгүүт хүн болгонд нэр би бол 4-5 тийм токсик хүн магадгүй тэрнээс ч илүү байж магадгүй зарим хүмүүсийн нэр гараад ирэх байхгүй амьдралынхаа туршид. Гэтэл тэд нар зүгээр хөөсрөлт байх боломжтой. Хүн болгонд яаж 4-5 токсик хүн байдгийг тэ токсик хүмүүс чинь цөөхөн л баймаар гэтэл баг бүх хүнд токсик хүмүүс байна гэдэг чинь зүгээр нэгнийхээ хувьд ийм хөөс баг гэдэг ингээ хагалчмаар хөөсөд байгаа таахгүй зүгээр л өөр байдлаас үссэн гэж бодож байна. За чи юу гэж бодож байна? Би ингэж бодож байна. Би бол өөрийнхөө жишээн дээр ярих юм бол би нэг тэгж амар
нэг тоодгүй байхгүй тиймэрхүү юмнуудыг. Харин тийм наагийн тоо. Ерөөсөө тоодгүй тэгээ өнгөрөөчдөг. Тэгэнгუთ дараа нь тэгэл нөгөө санаатаа санаагүй гэл явж байгаа шүү дээ тий. Тэр би тэр ситүэйшн нэг тоогод байдгүй хэрвээ нэг юм нэг чухал бус нэг тийм сэдвийн хүрээнд явж байгаа юм бол тоохгүй өнгөрөөчдөг. Тэгтээ харин тий өссөн орчин яг ямар зүйл дээр хамгийн их дадлага хийсэн тэргээрээ л ялгаатай байна л да хүмүүсийн хувьд. Тэгээ нөө нэг Ray Dalio-гийн ном дээр дэжтэй. Тэгтээ тэр ажлын холбогдлолтой л доо. Одоо нэг шийдвэр гаргахдаа өөрийгөө бусдын оронд тавиад яах байсан бэ гэдэг шийдвэрийг гаргах биш. Бусдын оронд өөрийгөө аваач чочингуудаа яг тэр хүн байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ гэдгийг бод гэдэг шиг. Яг тэр өөрийнхөө очихгүй. Тий өөрөө хүний оронд очихгүй. Тэгэхээр чи би өөрийнхөө бүх амьдрал experience-тэй өмнөх амьдралын туршлагаа аваад зүгээр яг тэр хүний шийдвэр гаргалтын цэг дээр өөрийгөө аваачаа болоод байна тий. Тэгэхгүйгээр тэр хүний биед зүгээр ингээд сүнсээрээ оронгуудаа нүдээр нь ингээд харж агаад энэ хүн ийм юм туулцсан ингэсэн байгаа. Одоо ситүэйшн ийм байгаа юм. Гэхдээ энэ хүний дахин ингэж ажиллаад байгаа юм гээд уулан тэгж шийдвэр гаргах юм бол гэсэн тийм утгатай байхгүй юу? Гэхдээ тэр одоо энэ харилцааны асуудал дээр тийм шийдвэр гаргана. Тийм зүйлийг ингээд энэ хүн ингэж тэгвэл шийдээд ингэж ажилласан юм байна гэдгийг ойлгох нь бас амар powerful шинжилтэй. Хэрвээ тэгж ойлгож чадах юм бол тий. Тэгээ надаа энийг ингээ бодсон чинь амар гоё санагдсан. Ерөөсөө ямар ч хүнийг ойлгож болмоор тий зүгээр хин нэг би чинь ингээ яг үнэхээр токсик хүмүүс л байгаа. Тэрний талаараас би ярина бодсон юм аа. Гэхдээ эхний ээлжин зүгээр наа чи юм ингээд шууд cut тий ингээд avoid холд зүгт гэдэг. Эхний шинж тэмдгээс битгий таслаад явчих. Тийм. Эхлээд ойлгохыг хичээх юм байна тийм. Энэ хүний нөхцөл байдал чи үлээ тийм амар их юм амьдралын бага насны бүх юм байх хэрэггүй шүү дээ. Одоо жишээ нь би тэр нэг найзаагаа ойлгоход би угаасаа мэдлэг гэж болж байгаа. Тийм угаасаа ингээд амар юм юутай одоо brain powerтэй амар тархины чадамж сайтай ингээд юмыг амар сайн тогтоодог тийм марк ингээд амар удаан хичээлсэн гэдгийг би байн мэдээд харах болгондоо өө чи надад заагаад өгмө гэл ингээд идэг мөртлөө яг байгаа ингээд ийм жижиг сажиг харилцаан дээрээ жишээ нь би тэрийг нь оруулж ирээгүй нь би өөртөө ч амар тэнэг байгаахгүй дараа нь тэгэл өөртөө нэг бодол нэмцэн тэгээ ингээл гэртээ зүгээр одоо юу ч гэдэг нүрээ будаа суучихтаа бодцоо сууж байгаа байхгүй тий тэрний оронд арай өөр зүгээр something important өөр юм бодох боломжтой байсан ч юм уу тэгээд бодохоор ер нь бүх юмн дээр apply хийж болоод байгаа ингээд бодонгууд тэгээд эхлээд хин нэгэн тэгэхээр одоо яах юм бэлээ степ нь юу вэ гэвэл шууд тэр хүнээ бодхоос илүү заяа. Одоо хин нэгэн чамд амар худлаа санагдаад байна шүү дээ. Тэгвэл за энэ худлаа санагдаж байна. Худлаа байна. Яагаад би худлаа санагдныг тийм дүрсгээд байна гэсэн үг. Тийм дүрсгээд ч юм уу яг тийм үнэн боддоор биш жүжиглээд байна. Тэнгүүд би жүжиглэх үедээ яг энэ хүн шиг байдаг гэлүү гэд нэг асуугаад үз. Тэнгүүд магадгүй манай төрөний найз шиг те өөрөө зүгээр л эмоц илэрхийлдэггүй эмоц илэрхийлэх шаардлага гарах үедээ жүжиглдэг. Тийм учраас эмоц илэрхийлж байгаа хүн автоматар эмоц тэнцүү жүжиг гэж тэр хүнд орж ирээ. Тэгээ яг үндэ өөрөөс асуугууд тийм би нэрээ эмоц илэрхийлэхдээ яг жүжиглэх шаардлага хаяа надад ялчгүй гардаг. Тэнгүүт за энэ хүн тэгвэл яа тийм угаасаа ийм байгаад байгаа мó энэ удаад л ийм байгаад байгаа мó ч юм уу нэг тийм жоох ингээ ухаа үзчихэнгүүт хөрхи угаасаа л ийм юм байна гэдэг ч юм уу. Эсвэл ингээл амар хичээж мичээж байгаа хүмүүсийгээ бас эргэн тойрны амар бас амар токсик юм аа бас юунуудыг одоо би ингээл клиент энэ харангуйтай амар нөгөө нэг амар доош нь хийдэг. Одоо ингээд UIB ийм юм хүсэж ийн гэл нэг юм зорих гингут чи байгаадаа л сэтгэл ханаач тэгж яад гэдэг ч юм уу. Эсвэл тэр нь тэгээ дандаа ингээд ойр дотны найзууд хайртай хүмүүс гэр бүлийнхнаас нэрж байгаа байхгүй. Тэр бол үнэхээр токсик байж болно. Сөрөг хандлагатай хүмүүс байна. Сөрөг хандлагатай яахын ингээл тэ тасал хийхгүүд яахын хөөрхөн л биш дээ ингээл ийм юм нэг сайжрыг гот нь яахын ингэж орж ирээд байдаг. Тэнгүүд тэрэн дээр болохоор тэг би одоо ингэж хувааж байгаа. Нийт одоо яг өөрийнхөө ингээд анхан эхний ээлжинд бодсон токсик хүмүүсээ юу гэж хуваах вэ гэвэл not really toxic буюу яг үндэ токсик биш байсан байна хөөх юм гэдгээ тэр бол зөвхөн таны өөрийн чинь тархины л асуудал тархиндаа л нэг төвжээгээ нээж хаах юм байгаа байхгүй. За тэнгуутаа за хүн бол ингээд болгоныг нэг 10 токсик хүн бичээд тэнгуут тэр 10-аа ингэж гисаа бичлээ гэж бодъё. Тэгэхэд яг үндэ 7-оос 8 нь зүгээр л өөрийнхөө л амьдарч авсан хүн байх боломжтой байгаа байхгүй. Миний бодлоор бол. Тэгээ үлдсэн 2 хүн үлдэж байна. Нэг нь бол үнэхээр токсик. Гэхдээ тэр нь
шууд ингээд нөгөө юу шиг те холбоо таслах гэх тэгэхээр амар хайртай гэр бүлийнхэн байж болно. Амар дотны найз байж болно. Би тэрэн дээр ярина. Тийм үү. За би бодлоо хэлчихье. Тэгээ миний баг санаа дуусна. Тэгээд үлдсэн нэг нь бол зүгээр нөх амар чиний хувьд чухал биш хүн байх юм бол жинхэнэ тэрийг бол за sorry bye те өөрөөхөө замаар явъя гэж тэгсэн амар. Тэгэхээр яг үндэ 10 хүнийг bye гэхийн оронд жоохон бодоод үзчингүүт 8 буцаад энгийн хүнийхээ төвшөнд хурж ирээд энэ хүн чинь уусаа юм шүү дээ гэж ойлгох чинь тэр нэгийгээ баяг чинь харин ойр дотны хүмүүстээр яах вэ гэвэл зүгээр ярилцаад үнэхээр уучраа хэлэх хэрэгтэй юм шиг байна. Над дээр ийм жишээ байсан байхгүй. Жоохон байхдаа би нөгөө Монтуркт ороод цагийн хоолнд ороод жоохон бондоосон байхгүй. Амар туранхай хөлтөд байсан. Тэ жоохон таргалтыг амьдралтаа худаа үзээд тэ жоохон турыг тасгал хий гэд ингээд ирэнгүүт ээжээ хоёр маань яг нөө өсвөр насны охин болохоор намайг өөртөө ихтгэлгүй болчих гэж таад. Үгүй миний охин хөөрхөн л штэ. Миний охин бондгороо л хөөрхөн. Ээж аавда хөөрхөн л байна. Бондгор яадгийн гоё юм ой нүдэнд л хамлаа юу юу лээ тийм өгнүүд ингээд дандаа хилдэг. Тэнгүү тэр нь миний нөгөө тасгал хийгээд ийм амар гоё актив амьдрах юуг юм маань хаагаад исэн байхгүй. За тиймдээ гэл те. Тиймдээ ээж авдал хөөрхөн байвал болоо мó гэж хаяа яг залхуу өрс үед амар бодлоод орж ирж штэ. Тэнгуутаа тэр үедээ болохоор яг за ээж аа хоёроо ингээд бодонгуудаа те. Тоор ингээд хэлж байгаа ч амар сайн ойлгож байна. Ингээд намайг бодож хэлж байгаа би тоорт угаасаа ямар ч гэсэн хөөрхөн харагдан те. I appreciate it гоё юм. Гэхдээ би яагаад тасгал хийж байгаа вэ гэвэл турхаас гадна тархинд амар сайн байдаг тархиныхаа fog мананга жишээ нь арилгахын тулд гүйж ийн. Тийм болохоор та хоёр ингээ намайг зүгээр нэг хүүхэд маань за миний охин босоод гүгээрээ гэж хэлвэл илүү том дэмжлэг болох гэдэг байна гэвэл ээж аав хоёр ч юм уу те ойр дотны ах эгч хамаатан садан дотны найз шууд ойлгохгүй. Өмнө нь бол тэр хүний бодлоор бас дотроо нэг амар гоё л эргэл бодолтойгаа яхан хөөрхөн минь ингэж байгаа ядарч чулуу шантарч чулуу өөртөө итгэл нь багасч чулуу тэгч чулуу бэрч чулуу гимч чулуу гэдэг юм хамгааллаас үсээд байгаа. Ойр дотны хүмүүс их бол хайрлаж байгаа болохоор хамгаалаад байгаа. Гэхдээ зүгээрээ би энийг юм ойлгож байгаа, эрсдлийг ойлгож байгаа ч юм уу те. Тийм болохоор би энийг хиймээр байна. Харин ч ингэх юм бол илүү намайг дэмжин шүү гэдгээ ярилцах нь надад дотн хүмүүс төр үл амар чухал санагдсан. Бүр хосууд дээр ч тэгж болно шүү дээ. Яах гээд байгаа юм гээл те. Нэг бизнес гэх яах юм чи алдчихаа дараа нь амар хэцүү байна гэж бодоод тэгжиж болно. Тэгэнгუთ магадгүй би наадгүй хамаагүй би алдах юм бол ингэн гэдгээ ойлгож байгаа. Гэхдээ буцаад би ийм сурна. Хэрвээ чи ингэх юм бол намайг амар гоё дэмжин шүү. Тэгэхгүй ингээд байвал надад хэцүү. Би энийг одоо хийхгүй л дахиж ингээд энэ шиг юм хийж хийхгүй болохоор амьдралдаа би ингээд цаашдаа амар өөртөө хангалуун биш амьдрах болно гэдэг юм л чи ойлгоно зү. Ойлгоо шүү дээ. Тэгж байгаа шүү. Тийм. Тэгэхээр минийх бол яг базаад хэлэхэд 3 хуваагаад тэгэнгуутаа яг үнэндээ токсик биш зүгээр токсик гэж бодоод исэн хүмүүсийгээ сайхан гой төвшөнд нь авчираад энгийн төвшөнд нь авчираад үлдсэн дотны хүнтэйгээ яриад дотны биш нэг хүнээ bye тийм байна. За одоо ингээд үлдсэн подкаст явах цаг нагийн чамд үлдээе. За ингээд хортой хоргуу гэд хоёр талаар нь ялгачлаа. 10 хүнээс 8-ын хортой гэд нөгөө хоргуугээд яг үндэ хоргуу байсан байна. Хоёр яг үндэ хоргуу байсан байна гэд хоёрын хортойг үзчихлээ. За тэгэнгუთ энэ нөгөө миний хэлсэн категори аль дөрөвт нь онж ийн. Бизнесийнх байна уу? Одоо нэг ажлынх байна уу? Бизнесийн хамтрагч байна уу? Эсвэл гэр бүлийнх байна уу? Хамаатан садных байна уу? Бүгд л орно шүү дээ. Найзынх байна уу? Ингэж жагаад аль нэгэнд нь унжаах юм бол мэдээж найз нөхөдөө бол холбоо харилцаа таслахад асуудал үүж байгаа байхгүй юу? Бизнесийн хамтрагч асуудал уу? Гэр бүлийнх л биш бол. Ягаад гэвэл гэр бүлийнх чинь байнгын хамт байна, байнгын ингээл угаас гэр бүл гэдэг чинь дотроо хизээч таслахааргүй тийм холбоо биш үү? Тэгэхээр бол болохгүй. Бусдуудын нь бол яаж тасалж болно гэж байгаа байхгүй юу? Гэхдээ бусдууд гэдэг тэгэхээр амар сонсогдоод одоо ажил дээр ялангуяа энэ нэг юм таардгүй хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэнгүүт яг үндэ бодсон. Түл бостой л гэж байгаа байхгүй юу? Тийм л эгөө гэхдээ эхлээд бодох хэрэгтэй байхгүй юу? Яагаад ингэж байгаа вэ гэсэн чинь өөр стейкхолдер байх боломжтой болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ч эхлээд тодорхойлж тоортой хоргоо. Миний гол зангилаа болохоор тодорхойлох нь бүр амар чухал. 80% ач холбогдолтой болчиход байгаа байхгүй юу? Шүүгээд бол хоёр нь үлдэхэд тэр хоёрыг бол тийм угаасаа боостой хэлнэ үү юу аа тийм асуудал байж болно шүү дээ. Гэхдээ миний аяагаад байгаа нь буруу тодорхойлох гэдгээс л яагаад тийм амьдралаасаа хасах байхад хайран гоё 9 хүнээ тий амар гоё чамааг ингээд гоё байлгах happy аз жаргалтай байлгах 9 хүнээ хасчихгүй гэхээс би яагаад байгаа. Буруу зүгээр ингээд бодсноос болоод. Тэнгүүт ингээд ажил дээр бас тийм хүмүүс байвал магадгүй бодоод үзэх хэрэгтэй ш. Би өөрөө жишээ нь за төслийнх байлаа гэхэд тий
санхүүгийн нэг хүн юусоо болохгүй гадаг билүү. Энэ санхүүгийн хүний миний зорилго бол те одоо яг ингээд цаг хугацаанд нь чанартай энэ юмыг гаргана. Энэ мөнгөнд багтааж гаргана. А санхүүг болохоор магадгүй нэг өөр юм байж болно. Тийм учраас ингээд таарахгүй ч юм уу ажлын юм дээр тийм байвал ойлгоход болох юм шүү. Яг үндэ токсик биш энэ хүн чинь чамаас өөрийн гэсэн KPI-аа л хийх гээ яваан бэ штэ хөрхий гэж бодох юм шүү. Тий. Тэгвэл тэгэл боцвол өөртөө амар юм. Бас тийм. Тэгвэл за тэр хүн жишээл ингээд депрессэнд орсон бусад ингээд эргэн тойрныхондоо негатив ийм хар энерги ингээд тараагаад байдаг. Тэгээд бусад ажлын хүмүүсийн бүтээмж нь буураад байвал яах вэ? Тэгэл одоо тэгэхээр тийм хайчлал хаянда холбоог энэ холбоо. Тэгэхээр тиймэрхүү юм дээр зөрөгтэй байх юм байлаа. Эхлээд мэдээж эхний арга хэмжээнүүд аавна. Ярилцаад үзэх хэрэгтэй. Тэгээд үнэхээр болохгүй бол таслаж байгаа байхгүй юу? Гэхдээ бас нэг арга байгаа. Тэр нь болохоор boundary тогтоож байгаа байхгүй юу? Гэхдээ зөвхөн одоо энэ хувь хүний талаар ярьж байгаа болохоор юм харилцаа холбооны boundary гэж байгаа байхгүй юу? Тэгэнгუთ хязгаар тогтоож байгаа байхгүй юу? Тэгэхээр энээс цаашаа хоёлоо ингээд яг энэ төвшөндөө харилцсан шүү. Энэ шугамаас давж болохгүй гэдэг. Өөрөө тэрийгэ тогтоож өгч байгаа байхгүй юу? Тэг хүн өөрийнхөө нөгөө нэг хилэгдэх байдал, өөрийнхөө зан аран шиг бүх зүйлийн нөгөө тодорхойлолт өгөхдөө өөрөө л тодорхойлт юм байна л та. Үг юм уу эсвэл үйлдэлээрээ. Яг үнэ. Тэгхгүйгээр хүн хараад шууд дүгнчих болно тэр хүнийг. Чи ингэдэм байх, тэгдэм байх те. Жишээлбэл би чиний одоо ажлын хамтрагч байж би чиний хувийн амьдралд ороод те зөвлөгөө өгвөл ингээ явах юм бол чи зөвлөгөөг нь авцсан байх юм бол чи тэр хүний зөвлөгөөг нь миний хувийн амьдралд орохыг нь зөвшөөрч байгаа байхгүй. Ажлын хамтрагч мөртлөө. Яг үнэндээ яах вэ гэхээр яг зөвшөөрж болно. Дараа нь хортой болоод ирэнгүүт нь тэр нөгөө хязгаараа давцсныг мэдэнгүүтээ дараа нь тэрийг хортой гэдгийг мэдээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа тэр зураасаа зурж өгөөд тэгтээ тэр хүндээ ойлгуулах хэрэгтэй. Үрдчлэн сэргийлэх юм шүү дээ. Яг үнэ юм байна. Тэгэхээр аль ч төрөл дээр ээж болно. Ямар ч төрөл дээр тэр эхлээ зураасаа зурчих. Дараа нь тэрэн дээр орж ийн үгүй юу гэдгээр нь харин хортой хоргүй байна уу гэдгийг бас ялгаж болно. Сэргийлж болно гэж. Тэгэхээр үнэхээр амар depressed ч юм уу. Depressed гэхэр хүрээ тэр depressed хүнийг өргөдөж юм аа. Тэ. Өөрөө тэртээ тэргөө зовцсон байгаа юм чи эргэн тойронд хэцүү байхаас ч яах. Өөр чи яах вэ гэхээр. Гэхдээ тэгээд өдөр болгон уулзаа тийм depressed хүнтэй хамт ажиллаад байл яах. Харин тийм ээ. Тэгэхээр тэр хүн дээр анханасаа за тийм ээ хамт ажиллаад байл. Анханасаа тэгтээ boundary-га тогтоочвол тэр depressed хүнээс ирэх тэр нөгөө toxic хорн ч гэсэндээ хамаагүй багасгал юм байна. Тэгэхээр тийм ээ чиний наадах чинь бол амар гоё урьдчилан сэргийлэлт болж чадах юм байна. Эсвэл яг нэг юм яг depressed хүнтэйгээ хамт цайнд ордог гэж байна. Тэнгууд би цайнд орохгүй. Цайнд орохгүй өөр цагаар орчихъя гэл. Тэгээ таслах тийм байж. Одоо тийм abusive ч юм уу те нөгөө яг ингээ бие махбодонд нь гэмтэл учруулдаг тийм хүмүүс ч гэсэндээ шууд ингээд гудамжинд танихгүй ч юм уу хальт таньдаг хүнийг очил цохиод байхгүй шүү дээ. Амар дотн болж нэг тодорхой хэмжээнд тэр хүн яг юу яатсан чиний сайн хэлсэн шиг өөрийнхөө ингээд ойрхон зайндаа оруулж ирэхин зөвшөөрсөн болохоор сүлдээ өрөнд авсараар зөхиж мөхөл тийм болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр анх удаа нэг жоохон чанга дуурахтан ч юм уу шууд no ингэж ярихгүй шүү. Тэ excuse me back off гэж тэгчвэл тэр хүн дараагийн удаа чанга дуурахтаа бодохгүй юу цогтлаад бодож чадахгүй тэ. Одоо жишээлбэл найзуудаа ингээл хараал хэлээл урсгаал тий би өөрөө шүү дээ өөрөө хэлээл урсгаал байх юм бол нөгөө найзууд чинь за би бас өөдөөс ингэж болох юм байна гэдэг тийм үйл гарах байхгүй юу. Тэгэхээр өөрөө хязгаараа тэрийг эвдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж харьцах уу гэдэг маань ер нь бол ихээхэн өөрөөс мань л хамаардаг байгаа байхгүй юу. Энэ тал дээр зүйтэй бараг дахиад дугаарлах юм шүү. Би амар лимит тогтоодог одоо нөгөө нэг юу зааг тогтоохтой өөрийгөө гайгүй гэж боддог байхгүй. Тэнгүүт яг нэг одоо бас хүмүүсээс бодож ич магадгүй. Яа хүн болгонд тийм юм тогтоогоо нэг зураас сууж ийн гэдэг ямар зав байна гэ. Тэгж хүн манай найзууд ч гэсэн амар надаас асуудаг. Чи хүн болгонд ингээ юмын тогтоогоо байж ийн гэдэг чинь амар хэцүү биш үү. Тэнгүүт яг үнэндээ нагийн төрөний хэлсэн хэдэн л категори байгаа байхгүй тий. Гэр бүлийнхэн маань бол надтай ямар төвшөнд харьцсан юм. Тэгээ магадгүй миний бүр ингээд өмсөх хувцсны өнгийг тодорхойлоод ирвэл те уучлаарай ихч минь яг та гой зөвлөгөө өгч болно. Гэхдээ бүх юм би тань ингээд одоо Барби тоглоом биш болохоор болохгүй нэ гэдэг бас лимитэд тогтоох хэрэгтэй. Хэрвээ бүр тэгэж орж ирээд байвал. Тэнгуудаа найзуудаа ч гэсэндээ яг тодорхой хэмжээнд за ингээд дотны найзуулын гэдгээр баг нэг 5 мавл зураас зурх болчихж байгаа байхгүй. Өөрийгөө амар гой хамгаалж. Гэтэ өөрийгөө хамгаалахаас гадна нөгөө хүмүүсээ ч гэсэн хамгаална л та. Хин нэгнтэй токсик харилцаатай байна гэдэг бол хоёр хүн хоёуланд л хэцүү байгаа юм л та тий. Тийм шүү дээ.
Тий. Тэгэхээр яг ажлынхантай одоо хамт ажилладаг хүн бол ийм юм байхгүй шүү гэл те. Нүг волейбол тоглоо хаяа адрахгүй гэдэг шиг. Би өөрөө токсик байвал яах вэ гэдэг шиг. Тий. Тэгээ тэрийг мэдэхгүй яваад байсан байж болох байхгүй. Яг хүн болгонд биш. Мэдхгүйгээр тий хүн болгонд биш ч гэсэн яг тодорхой хэмжээний нөгөө нэг бас нэг шүүцэн хүн байгаа шүү дээ тий. Ойр дотны нэгэн шүү гэдэг тий нэг хортой хүн шүү гэдэг нөхцөл байдал үүсч байгаа магадгүй байхгүй юу? Тий. За тэгэхээр яах вэ? Зүгээр л хэлсэн юм аа. Тэгэхээр мэдгүй зүгээр л хэлсэн. За тэгвэл ингэж бодъё заа юу. Дараагийн гэтээ би тийм байж бас магадгүй байна. Батсан ч. Нэг жишээ байна. Одоо би нөгөө яг гүзээтэй эрэхтэй хүн үнэхээр дургу байхгүй. Бүр амар дургу. Тэгээ би 80-аас ганцхан л гойд тэ. За гүзээтэй л болохгүй шүү гэд. Яг л нөгөө би дасгал масгал хийхдээ дандаа антом тийм йога энтер дээр антом үздэг. Тэгээд антом өөхлөлт энтер гээл тэг хүний өөх ямар муухай буржгар шар өөх байдаг зав хүн. Тэгээд тэр нь эхлээд ингээд нөгөө гүзээ гарч ирнэ гэдэг бол хамгийн сүүлийн илрэл. Эхний ээлжинд бидний ингээд бүх нөгөө судлуудаар тэр нөгөө өөхлөлт нь үүсдэм байл л да. Ингээд зөндөө юмнууд судлаа үзэхээр тэгэнгუთ тэр чинь хамгийн сүүлд илэрч ийн гэхээр аль хизээний амир эрүүл мэндэ нэлээд алдсан байна гэсэн үг байна. За нэг тийм ингээд одоо миний зүгээс өөрийгөө би зөвтгөөд ш тийм болохоор би ингээд гүзээнд дургүй гэд. Тэг ингээд манай хөргөн ах хамаг юм ярьж байна. Яа манай хөргөн ах тийм манай подкастыг сонсдгоо хаа. Завгүй мундаг юм байдаг гэдэг. Тэг жоохон гүзээ гарч ирчихсэн. Тарган би огт биш амар эрүүл юм чи. Тэг жоохон гарч ирсэн чи би жоохон шоолчихгүй юу. Тэгсэн чинь гэртээ аваад нэг хэрэглэхгүй байсан төхөөрөмж дээрээ өглөө оройдоо шууд 2 хөвлийн дасгал хийгээ хэлсэн байхгүй. Гэтэ тэр хүн болохоор жоохон надад offended болсон юм. Offended буюу нэг ингээд шоолоод гүзээ наата чинь турк хэлэнд балкон гэдэг мэдэг гэж жоохон тоолоод ирсэн чинь жоохон ууралсан юм аа яалтчгүй заяа. Тэр хүнд бол би аягүй муухай мэдрэмж төрүүлсэн байгаа байхгүй юу. Тэр шиг бас нэг хит хитэн тийм найзуудтай бас тийм мэдрэмж төрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс муухай мэдрэмж төрүүлж нэг ингээд шоолох ч юм уу гүзээ чинь жоохон дандаа шоолдог. Тэгээд яг гот яг тэд нэр үнэхээр амар шарн хөдөлсөн болоод бас яг амар дасгал хийсэн ганц нэг найзууд байгаа байхгүй Монгол хүмүүс бас Монгол. Тэгэхээр би одоо өөрөө зөвтгмөр байна л да. Яг үүндээ токсик хүн байвал чамааг ингээд би жоохон гүзээтэй болоод байна гэвэл гүү зүгээр ч тийм ээ өгш ганц пи уучих гэж байгаа чинь яг үнэндээ бодохоор токсик биш үү? Нэг ч өстой хоргүй юм биш үү? Пи өгвөл найдаа. Тэгээ би яг ингээ яг үнэндээ тэр хүнд амар муухай мэдрэмж төрсөн, агли мэдрэмж төрсөн байж болно тий. Тэгээд өмнө нь өөрөө ингээд бодоод дасгал хийх юмсан ч юм уу, эрүүл хооллох юмсан ингээд бодоодсэн мөртлөө хангалттай хүч байхгүйсэн надад дургуун юм уу, шүрээ юу гинэ гэд дасгал хийвэл яг үнэндээ би тэр хүнд токсик хор биш гоё тус болж байгаа гэсэн үг. Биш үү? Тийм юу яж болох юм шиг нэг хортой эми урмлууд байдаг шүү дээ. Гашуун муухай. Тийм байж болох юм байна. Эцсийн дүрэндээ тэр хүнийг үйлдэл хийлгэж тэр хүний бодолд нь өөрчлөлт оруулж чадчихл байгаа бол тэр бол хортойгийн шинж биш хоргууг л шинж واخгүй. Гэтэ хоргуу гэдгийг яаж мэдхүү гэхээр үнэхээр эерэг үзүүлэлт авчирж гин үү? Миний сэтгэл санааг эерэг байдлаар нөлөөлж гин үйлдэл маань миний эцсийн би өөрөө тэндээс одоо юу яаж байна? Бенефит үр дүн хүртэж байна. Үр дүн хүртэж гин үү гэдгийг л өөрөө дүгнэх хэрэгтэй байна. Тэр хүнийг л тэгэхээр зүгээр бодолт л үлдэх зүйл байна тий. Тийм байна. За тэгээд одоо нүг гэрийнхэн ойр дотныхон хөвчлэн ингээд хамгаалж ийн гих зорилгоор доош нь хийдэг юм байна л да. Одоо чи чадахгүй юм чи яах ингээд те нэг эрсдэлтэй алхам хийхээс нь болиулаад шинэ бизнес эхлэхлээр болиулаад те зүгээр ажиллаа хийгээ яваа бизнесээр явах гэдэг юм ингээл те чиний л төлөө хэлж чиний төлөө хэлж ийн гээл тэгэл жимд очиж бие зоогоод явах гэдэг юм бэ сайхан гэртээ хоолоо ид халуун хоолоо те хоолцоогоо идээд байжи те тийм байдал үүсэхэр чинь яалтчгүй юм бас юм сөрөг хандлагууд ирдэг юм байна л да гэрийнхнээс нь тий. Одоо гадуур юм идлээ гин гутлаа мөнгө хийнэ уул нь бол зөвлөдөө зарим минут нь боо гэхдээ ерөнхийдөө ингээ шүүмжлэх маягтайгаар сөрөг хандлагууд ирдэг. Найз нөхдөс ч гэсэн тийм хандлагууд ирж болно. Гэхдээ яалтчгүй ингээд харилцаагаа мэдээж таслаж чадахгүй шүү дээ тий. Тийм нас бол таслана гэж байхгүй. Тийм нас одоо болж таслана гэж байхгүй шүү дээ. Бүр юм экстрим жишээнүүд байгаа л да амар хүнд одоо энэ түрүү ярьсан шүү дээ. За тэднийг гоё шиг орхи хойлоо амар. Тийм ч гэсэн тасалж чадахгүй шүү дээ. Гэрийнхэн ч гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр өөрөө ч гэсэн сэтгэл санаагаа өргөхийн тулд
virtually зүгээр нэг ментортай ч юм уу те. Эсвэл өөрийнхөө сэтгэл санаагаа өргөх тийм мотивашн юмнууд бас зүгээр үзэж болж байгаа байхгүй. Энэ техник зүгээр л арга нэг техник. Тэгээ би бас айгүй их юм тийм хүн хийлгийн хаяа ингээд ажил мажлаасаа өөдөн штэ. Ажил мажлаасаа өөдөн штэ амар олон цаг суугаад ирэхээр те. Тэгээд эсвэл ингээд нэг жоохон асуудал гарч ирэхээр хэцүүдэл ирэнгүүт шууд нэг юм дагдаг хүмүүсийнхаа видеог үзээд дагдаг хүмүүсийнхаа номын сонсоод хэлсэн үгнүүдийн үзэж сонсч масхаар амар өөрдөг байхгүй. Тэгэхээр магадгүй зүгээр тийм техникүүд, тийм аргууд бас зөндөө байгаа. Зүгээр шударгаар хэл заяа. Харилцаа холбоогоо шууд хаслахгүйгээр тэгэж өргөж болж байгаа байхгүй. За. Тэгээд тэр хүмүүсийг тэр чигээр нь явуулах юм уу? Үгүй тэр хүмүүсийг явуулахгүй шүү дээ. Үгүй явуулах гэдэг нь одоо тийм байдлыг үргэлжлүүлээл тэгэл чи зүгээр өөрөө ингээд өөр газраас тийм мотивац аваад яваа. Мэдээж засах байдал дээр нь оролцуул зүгээр. Тэр асуудлыг шийдэж чадж гин үгүй хамтарч те. Хамтраад шийдэж чадхаар байна уугүй байна уу гэдгийг оролцоод үз. Тэгээ чадахгүй бол мэдээж аль болох тэр хүн сүргээр нөлөөлж байгаа би ч гэсэн байнгын сүрэг юм авмааргүй шүү дээ. Тийм болохоор эерэг зүйлийг авч иж би тэрийг өөрөөгөө бас тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор бол мэдэхгүй байгаа байхгүй. Чамд ямар мэдрэмж өгж байгаагаа эргэн тойрныхон ч мэдэхгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр ингээд I know where you coming from. Яагаад ийм үйлдэл гаргаж байгааг чинь би маш сайн ойлгож байна. Ингээд би амар гой хайрлагдсан гэдгийг мэдэрч байна. Гэхдээ надад ингэж ирж тусаад байна. Яг үнэндээ арай жоохон өөрчлөөд ингэчих болох уу гэд. Үнэхээр гэр бүл ойр дотны найз учраас тийм шударгаар ингээд мэдрэмжээ амар гой тэр хүнд хэлээд тэгээд эртгэн шиг ингээд тийм юу одоо ингээд сүрэг юм уу токсик мэдрэмж авангуудаа шууд хэлчихвэл надад бол хамгийн зөв шийдэл юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэ шууд битэн аваа ингээд байлтаа би ингэх гээд байна мэн гэ тэгвэл мэдээж амар юу штэ тэр хүнийгээ ч гэсэн яагаад тэгж байгааг нь ойлгонгуудаа намайг хамгаалахыг хүсэж байгаа болохоор чи ингэж юм. Гэхдээ энийг хийчүүл юм тийм ч амар юу биш гэдэг ингээ юмаа тайлбарлаад тэг надад яг ийм л дэмжлэг хэрэгтэй байна. Одоо ингээд хамгийн анхаарж байгаа учраас хамгаалаад тэг ингэж байгаа одоо ингээд чамаас ч юм уу тэг танаас өөр надад ийм дэмжлэг өгөх хүн байхгүй. Та миний ингээд гол дэмжлэг хүн болж болох уу гэж асуувал хин ч өгөө гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Ялангуяа хайртай гэр бүлийнхэн тэг. Тийм. Яг энэ асуудлаа өөрөө яриад эргээр ойлгуулад шийдчихвэл тэгэл болоо. Заавал нэг юу яагаад ах шаардлагагүй. Үнэхээр шийдэж чадахгүй асуудал байл яах юм. Шийдээ тэр хүн ойлгохгүй байл яах юм. Тийм ээ. Тэр үйл явдлын нөлөөлөл байнгын ингээл сүрэг юмар ингээл би болохоор нэг ойлголт нь хідэн талаас нь ядаргаатай юм. Би нэг тийш нэг юм ингээ ярьж орхиж байгаа бол тэгээл нэг хэд хоног явж байгаа. Тэгэхээр шаал өөр юм ярих гэж байгаа юм болж нэг өөр юм яриад одоо гадаа цэцэрлэг ярих чилээ нэг балкон яриад нэг цонх яриад нэг ядаад би болохоор тих гээд бүр нөгөө эцсийн хүртэл нь тих гээд байгаа байхгүй. За би чамаас нэг юм асууж шууд шударгаар хариулаарай заа. We're being real here гэж. Чамд тэгвэл яг ойр дотныхноос чинь чиний ямар нэгэн чамд одоо тэр хүмүүс нь өөртөө мэдхгүйгээр токсик байдлаар ингэж чиний хийж байгаа ажил ч юм уу ямар нэг сэтгэл санаа өөртөө ихтэй байдал чинь сөргөөр нөлөөлж байгаа хүн байна уу? Зүгээр юм хамаагүй танихгүй хүмүүс одоо танил манлууд бол хамаагүй. Яг ойр дотны гэр бүлийн найз нөхд хамаатан саднаас ч байхгүй. Байхгүй. Хойлоо хацтай тий. Би арай тэгж цахгүй. Эхлээд шууд чиний өмнөөс ярих гэснээр нэрээ гүйчин болов гэдэг. Би бас амар азтай санагдаад байдаг. Нэр одоо гэл нэг юм лээ. Одоо чамд өөр нэмж ярих юм байна уу? Гэл нэг юм лээ. Тэгээд дуусчих подкаста short and sweet гэсэн чинь амар удаан хэвчсэн байгаа. Нөгөө нэг миний life coaching session-д манай яг төрсөн их ч орж байгаа. Тэгээд амар хүндэлтэй хандаад ингээд би чамаас яг юм session авъя гэх тэнгуутаа ингээд session авахтаа би ингээд дүүнер мөнөртэйгээ ингээд яриад хай май гэл ингээд Монголд идэхгүй манайч тэгээд тэгж ярьдаг боловч яг ингээд нөгөө session авсан чинь манай их амар хөрх ингээд дүү мөнөрт маань ойлголцсон битээр ингээд ажил ярьж гин одоо ингээд юу ахгүй шүү саад болохгүй шүү ингээд анаа одоо шүрэн анаа чинь таад дээрх боломжгүй байгаа гэдгийг тайлбарлсан тэгэнгуутаа ингээд нөхөртөө манай эйжентт ингээд амар гоо хэлсэн тэг яг амар гоо хүндэлттэй ингээд яг хандаад юугаа өөртөө ингээд юм ямар ч хинч саад болохгүй газар суугаад тэг ингээд сериусны миний хэлсэн тэг ингээд надаас 6 ихчтэй сүмжлээ хэлж байгаа асууж байгаа юм болгоны маань яг л намайг коуч гэдэр хүлээж аваад тэг тэр болгоны за тгий ингээ тэг гэрэн даалгавраа хүлээж аваад асуулт нэрээ тийм байна гэл тэгж хандаад тим сешн явагдсан амар сериусны хандсан би өөрөө ч гэсэн яг л ингээд клиенттайгаа харьцаж байгаа юм шиг харьцаад
тэр надаа бүр ингээд одоо би ярахаар бүр амар emotional заяа. Зарим хүмүүсийн яг тийм нэг гэр бүл танаас авахаар дэмжлэг харуулсаг тийм гоё идэг. Амар гоё санагдсан надад бүр амар дэмжлэг. Ингээ миний дүү мундаг шүү мөө гэж хэлэхээс илүү зөвхөн үнэхээр надад итгэж байгаа болохоор ингээ тэ лайф коучинг сешн аваад би илүү сайжирмаар байна. Тэг нэг амар асуудал юу болоо. Уус ихэнх хүмүүс тийм байгаа. Гэхдээ би нэг степээр тэ нэг алхмаар сайжирмаар байна гэд тэгэд ингээд юмнуудаа хийгээд төлөвлөгөө гаргаа явсан. Тэр надад бүр амар гой санагц. Яагаад гэвэл ихэнх хүмүүсийн хувьд бас тийм судалгаанууд байдаг. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ч байдаг. Хамгийн дэмждэггүй те нэг хийж байгаа юм хамгийн нэг юм тоодгүй эргэн тойрных нь. Яагаад гэвэл багаас нь одоо намайг ч гэсэн манайч багаас амар хамгийн тэнэг, хамгийн силийн, хамгийн ааштай, хамгийн зөрүүд байгаа бүх тийм дээш доошоо те хамгийн заваан те бүх юм маань харцсан мөртлөө тэгж дэмжинэ гэдэг бол миний хувьд амар чухал байхгүй. Тэгээд дэмжсэн чинь надад амар гой чухал амар гой санагдсан. Тэгээ манай подкастыг бас амар сонсдог. Тийм болохоор би ихтэй баярлалаа гэж хэллэнгээ. Бусад хүмүүст хэрвээ та нарын эргэн тойрны чинь хүмүүс бизнес эхлүүлж байгаа, компани нээж байгаа, шинэ ажилд орох гэж байгаа. Эсвэл зүгээр л ном уншдаггүй байж байгаа те нэг ном илүү уншдаг болъё гэж байгаа. Тим юм байх юм бол яг хажуу хамгийн ойрын хүмүүсээс ирж байгаа жоохон дэмжлэг. Чи ном уншиж байгаа мó за тэгвэл би чамд ингээд 30 минутын чи орон зайг өгье би чамайг саад болохгүй заа гэж хэлэх чинь яг үнэндээ бүр амар гоё дэмжлэг байхгүй. Тэгээ эсвэл ингээ хүмүүсийн харилцаа тийм амар ингээд юм гэдэг биш байлаа гэхэд өчиг нөгөө ном уншина гэсэн уншаач ч юм уу те одоо хүн болгон өөр өөргөө таарсан тийм харилцаагаараа жоохон тэр юм л дэмжээд өгнө гэдэг бол нөгөө хүндээ бүр амар гоё азтай. Тэгэхээр та нарт ч гэсэндээ хэрвээ гэр бүл хаан чинь тэгж өгдөг бол амар гоё азтай хүмүүс байна. Яг л ихэнх судалгаан дээр бол ерөөсөө ойр дотнохоос тийм дэмжлэг ирдэггүй байгаа байхгүй. За тэгээд Jim Rohn-ийнхаа хэлсэн үгээр дуусгая. За Jim Rohn юу гэсэн бэ? Би зүгээр орчуулчих. Та одоо эргэн тойрон хүрээлж байгаа хамгийн идэвхтэй уулзж байгаа 5 хүнийхээ дунд чинь шүү гэдгээр. Наа чинь Jim Rohn-ийнхаас юм уу? Jim Rohn дурдсан. Гэхдээ яг тийм хин ч хэлсэн мэдэхгүй. Гэтэ үнэн тий. Тийм. Тэгэхээр яг хүрээлж байгаа бид нар идэвхтэй харилцаж байгаа. Тэр амьдралдаа байгаа тэр 5 хүнийхээ дунд чинь юм шүү. Тэгсэн чи ийм байл хуяана. Өстөө уучлаарай ганцхан заяа. Ийм байл яг хаа. Ингээ 5 хүн хамгийн идэвхтэй байгаа ойрын байгаа харьцаж байгаа 5 хүн гэдгсэн. Ойрын харьцалт орж байгаа 5 хүн гэдгсэн чинь тэр 5 маань амар токсик гэж бодоод идэх хүн заяа. Тэгээ тэр 5 хүн өөрчлөгдөөгүй. Тэгтээ зүгээр бодлоо өөрчлөөд яг үнэндээ ингээ нэг нэгээр нь энэ маань токсик биш байж, энэ маань шал худлаагаар биш байж, энэ маань ийм амар бүдүүлэг биш байж, энэ маань ийм комплентдэг те одоо ингээ гомдолдог яг үнэндээ биш байж, ийм учраас ингээд ээжгээд яг 5 хүн нь өөрчлөгдөөгүй мөртлөө тэр хүний харах өнцөг нь өөрчлөгдснөөр бас амар гоё өөрөө шал өөр хүн болж хөгжих боломжтой болов. Байгаа хаа. Өөрийгөө өөрчилж одоо жишээлбэл яг гэр бүлийн ингээд нэг бодлол өөрчлөгдөх гэж тий байгаа гэж бодъё л доо. Тэгээд бусдыг өөрчилж байхын оронд өөрийгөө өөрчилчихэд тэгээ бусдаар харангуут өмнө хэлжсэн энэ нэр ийм байсан биш, энэ нэр ийм хийсэн биш харах боломжтой. За баярлаа. Хүссэн хариулт авч чадлаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. За баяртай.